Олонний дунд Гандийн сургууль гэж алдаршсан үйлдвэрлэл урлалын Политехник коллежийн түүхэн замнал олон 10 жилийн түүхтэй. Бүр эхийн хөвөөс 1938 онд гар үйлдвэрийн төв холбооны дэргэд артелийн дарга Нябо мастрын 6 сарын дамжаа хичээллүүлж дарга мастрын сургууль гэж нэрлэгдэж байсан энэ сургуулийн суурин дээр 1960 оноос мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургууль комбинат болон өргөжөж Нябо, ойдлэсгүүр, меблийн будаг, модон идэлэл, техникийн гэсэн 5 төрлийн мэргэжлийн дамжаа хичээллүүлж эхэлжээ. 1966-аас 67 оны хичээлийн жилээс үйлдвэр хоршооллын техник мэргэжлийн сургууль болон өргөх төснөөр сургуулийн үндэс суурь тавигдсан гэдэг. 2011 оноос хойш үйлдвэрлэл урлалын Политехник коллеж нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж өдгөө 51 жилийн түүхийг бичиж байгаа тус сургуулийн тухай энд хүүрнэх болно. Монгол улсад мэргэжлийн ажилтан бэлтгэх олон сургуулиуд бий. Түүний дотроос төвийн өмчийн 38 сургууль бий. Манай сургуулийн сургалтын албаны зорилго, сургалтын албаны бодлого нь бол боловсролын байгууллага учраас бид нар хүүхдүүдийг төлөвшүүлэх, зөв хандлагатай болгох энэ чиглэлээр сургалтын зорилготой ажилладаг. Бид мэргэжлээ зөв сонгосон, мэргэжлээ үнэнч ур чадвартай байх нь амьдралын баталгаа юм. Энэ бодлого зорилготой явдаг. Хэдийгээр хүүхэд мэргэжлийн ур чадвартай байх боловч төлөвшил, хандлага тухайн мэргэжилтэд дуртай байх нь хамгийн гол. Энэ зорилгыг бол бид нар дэмжиж ажиллаж байгаа. Өнөөдрийн нийгэмд хүмүүс ярьдаг одооны хүүхдүүд болохгүй байна, одооны хүүхдүүд гэдэг энэ нийгмийн буруу биш үү? Энэ хүүхдүүдэд бид нар зааж сургаж хэлж ярьж энэ төлөвшил чиг хандлагыг зөв болгох нь бидний үүрэг оролцоо гэж бодож байна. Дээрэс нь ингийн тул бид нар боловсролын байгууллага учраас яах ёстой юм бэ гэхээр багш нар өөрсдөө ёс зүйтэй байх хэрэгтэй, багш нар өөрөө хууль дүрмээс цагтаг байх хэрэгтэй, багш нар өөрөөр манлайлах чадвартай, зөв боловсон ийм гоё байж дараа нь бид нар энэ хүүхдүүдийг бэлтгэх ёстой. Бид нар өөрсдөөсөө эхлэх ёстой гэж бодож байна. Өнөөдрийн энэ нийгмийн эрэлт хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ гэж юу юм бэ? За мэргэжил гэж яриад байдаг, мэргэжил дээрээсээ тодорхой тоо яриад байдаг. Би бол хувьдаа энэ төлөвшсөн, зөв хандлагатай зөв иргэнийг л бид нар нийгмийн эрэлт хэрэгцээ, нийгмийн зах зээлд, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх ёстой гэсэн ийм л бодлоготой ажилладаг. Энэ бодлогоороо бол бид нар энэ мэргэжлийн боловсролын сургуулиуд дотроос алаа болж ингэж явж байгаа гэж бодож байна. Монголын мэргэжсэн ажилтныг бэлтгэх, тэднийг суралцах хугацаанд нь дадлагжуулах нь энэ сургуулийн үе үеийн сургалтын үндсэн чиг байсаар ирсэн. Үйлдвэрлэл, амьдралын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн мэргэжилтнүүдийн бэлтгэсээр ирсэн тус сургууль 1995 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газрын тогтоолоор Бүгд найрамдах хэмтгэг улсын төр нийгмийн зүтгэлтэн ерөнхий сайд асан Ражив Ганди нэрэмжит болсон юм. Одоо нийтлэг үйлчилгээний чиглэлийн 32 мэргэжлэр сургалтаа явуулж байна. 95 оноос хойш энэ сургууль энтэг улс энтгийн хэлтсэдийн хамтаа ажиллагаа сайн явж ирсний хүчинд 4 шатны төсөл 2.8 сая долларын ийм сургалтын тоног төхөөрөмжийг өнөөдөр ашиглаж байгаа. Өнөөдөр бидний энэ мехатроникийн тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдэд ашиглаж байгаагаар манай талтай байна. Мэдээж бид нар олон мэргэжлэр мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтыг явуулж байна. Олон сургалтын хөтөлбөрүүдийг авч ашиглаж байна. Сингапуроос чадамж суурилсан сургалтын хөтөлбөр. Бид бодохдоо Монгол уламжлал дээр суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж ашиглах ёстой гэж боддог. Гэхдээ өнөөдөр дэлхийд даяарчлагдсан энэ үед бид нар мэдээж хөшөөрнүүдэсээ эхэлж сурах ёстой гэж боддог. Түүхэн уламжлал түүхээ мэдхгүйгээр цаашд боловсролын байгууллага явах боломжгүй. Манай сургууль дээр албан хэрэг хөтлөлт офис ажилтны мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг ийм анги байдаг. Бид Өвөр Монголын Урьдчилан хорны Шилэнгол аймгийн сургуультай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд эх оны 3 сарын 1-ээс 30 оюутныг Монгол бичгийн дагнсан мэргэжилтэй ажилтан Монгол бичгээр суралцахаар явуулахаар төлөвлөд ажилдаа ороод цэгцэрч байна. Нийтлэг үйлчилгээний 32 мэргэжлийг эзэмшүүлэх сургалт өөрийн гэсэн дэгж аягтай уламжлалт сургалтын арга барил дээр суурилагдсан Гандийн сургуулийн дээгтэй. Ерөнхий боловсролын тэнхим, мэргэжлийн боловсролын тэнхим, урлал дизайны тэнхим, техник технологийн тэнхим гэсэн 4 тэнхимтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Ерөнхий боловсролын тэнхимэн нягтлан бодох бүртгэл, санхүү бүртгэл, зочид буудал зоогийн газрын үйлчилгээний ажилтан, нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтныг бэлтгэдэг. Манай ерөнхий боловсролын тэнхим, байгалийн ухаан, хүмүүнлэгийн ухаан гэсэн хоёр секцтэй үйл ажиллагаа явуулдаг. Нийт 27 багштай сургууль хүмүүжил үйл ажиллагаа явуулж байгаа. Багшны 71% заах арга тэргүүлэх зэрэгтэй байгаа. За манай тэнхим бол бүрэн боловсрол эзэмшиж байгаа оюутан сурагчдад. Дээрэс нь аялал жуулчлал, нарийн бичиг, нягтлан гэсэн 3 мэргэжлийг давхар эзэмшүүлж гаргаж байгаа. Бусад сургуулиас ялгагдах зүйл нь бол практикта дадлаг гардаг бид нар. Тэгээд хүүхдийг 1-р курст нь гаргаж байгаа, 2-р курст нь гаргаж байгаа, 3-р курст гэж учраас практиктаар тулгуурладаг. Гараад нэр нь ерөнхийдөө ажлын байраар бол 70%-аас дээш ажлын байраар хангагддаг. Ажил олгогчтой хамтран ажилладаг учраас манай сургуулийн хүүхдүүд давуу талтай ажил олгогч ямар хүсэл тавин тэрний дагуу бидний хичээлээ агуулгаар шинжилэн сайжруулж явуулдаг байгаа. Оюутан сурагчдаа онлайн мэдлэг эзэмшүүлэх, сургуулийн орчинд дадлагжуулах төдийгүй хөрш зэрэглэдэй улсуудын ижил төстэй сургуулиудтай оюутан солилцож байна. Ерөнхий боловсролын тэнхимээс гэхэд нягтлан бодох бүртгэлийн мэргэжлэр нэг оюутан Солонгос улсын Хангены их сургуультай байгуулсан гэрээний дагуу 3 сарын хугацаатай суралцаад ирсэн байна. 2014 онд Рожиг Андын нэрмжтэй Үйлдвэр урлагийн Политехник коллеж компьютер операторын ангид суралцаад тэгээд 2017 онд төгссөн. Тэгээ өөрийнхөө хүслээр нягтлан бодох бүртгэлийн ангид дахин суралцж байгаа. Тэгээд манай ангид нягтлан бодох бүртгэл, санхүү менежмент, санхүү програм, татвар гэх мэтчлэн мэргэжлийн хичээлүүд ордог. Яг энэ мэргэжлээрээ төгснөөрөө бүх төрлийн тайлан, баланс гаргаж сурдаг. Тэгээд төгсөөд нягтлан ярваараа ажиллах боломжтой. Хэрвээ өөрөө хүсэх юм бол дээд сургууль бас дэвшин суралцах боломжтой байдаг. Манай сургууль өнгөрсөн жил оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлээд бүгд найрамдах Солонгос ард улсын Кангийн охтын их сургууль 6 сарын хугацаатай суралцуулсан байгаа. Суралцах хугацаанд мэргэжлийн хичээлийг сонгон суралцаад өгдөггүй. Давуу тал нь гэвэл мэргэжлийн хичээлийг судалж байгаа мөн дээрээс нь Солонгосын хэл, төв, соёлтой бас танилцаад ирсэн. Хүндрэл бэрхшээлтэй зүйл нэг их гараагүй. Тэгээд одоо нэг дээр нэг хөтөлбөр хэрэгжээд хансаа их сургуультай гэрээ байгуулсан байгаа. Ийм том боломжийн үе хаалгыг нээж өгсөн сургуулийнхаа хамт олон багш нар болон захиралтай талархснаа илэрхийлээ. Тэгээд ийм боломж хүн болгоны нээлттэй байгаа шүү гэж хэлмээр байна. Мөн Өвөр Монголын өртөө засах орны Шилийн гол аймгийн ажил мэргэжлийн дээд сургуульд нийт 65 оюутан суралцсанаас зочид буудал зоогийн газрын үйлчилгээний ажилтан мэргэжлэр 24 оюутан хамрагдсан юм. Миний хувьд аялал жуулчлалын мэргэжил нь үнэхээр сонирхолтой. Тэгээд бас бусад мэргэжлүүдэд бодвол ажлын байр илүү хэлбэг юм шиг санагддаг. Тэгээд энэхүү мэргэжлэр сурснараа би Монгол улсынхаа түүх соёл бас үзэсгэлэн зохицуулбарт газруудаар аялах үнэхээр их сонирхолтой болсон. Тэгээд энэхүү боловсролыг манай сургууль хангаж өгөхөөр байгаа. Тэгээд манай сургууль биднэрт маш том боломжуудыг олгодог. Үүний нэг том жишээ нь гэвэл 2017 оны 11 сард манай сургуулийн хүүхдүүд Өвөр Монголын Шилийн гол аймгийн ажил мэргэжлийн дээд сургуульд гагнуур, автомашин засвар, тэгээд цахилгаанчин, мехатроникч, тэгээд зочид буудалжуулсны баазын үйлчилгээний ажилтан гэх ангиуд явж суралцсан байгаа. Бид нар болохоор тэнд очиод яг өөр өөрсдийн гэсэн мэргэжлээрээ өөр өөрсдийн гэсэн ангидаа очиж суралцсан. Тэгээд зочид буудалжуулсны баазын үйлчилгээний ажилтнууд нь болохоор Мөншиян хэмээх зочид буудалд яг дадлагаар ажилласан. Тэгээд тэнд болохоор бид нар 5 хэсэг хуваагдаж ажилласан. Эхнийх нь болохоор ресепшн, тэгээд дараагийнх нь ресторан, зоогийн газар, тэгээд хурлын танхим, тэгээд өрөөний үйлчилгээ гэх мэт зүйлүүдээр ажилласан. Тэгээд энэ тийшээ явснараа би маш олон зүйлийг сурсан. Хэрхэн ширээ засах, хүмүүстэй хэрхэн угтах, хүмүүсийг угтаж аваад анхны сэтгэл нь ямар чухал вэ гэдгийг сурсан. Техник технологийн тэнхимээр өнөөгийн зах зээлд хамгийн хэрэгтэй мехатроник, цахилгаан техникч, автомашины механик, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, цахим хэрэгслийн засварчин, цахилгаанчин, автомашины засварчин, гагнуурчдыг бэлтгэдэг. Манай техникийн одоо гол давуу тал юу гэхээр хүүхдүүдэд техникийн суурь мэдлэг олохоос гадна мэргэжлийн одоо техникийн боловсролын төвшөнд хүүхдүүдэд одоо мэргэжүүлэх сургалтыг төлөв хийж анхаардаг. За яг энэнийхээ хүрээнд бүгд найрамдах үндэстэн улсын засгийн газрын төсөл хөтөлбөрийн хүрээнд нийтдээ $2.8 сая $.
тоног төхөөрөмж болон багшлах боловсон хүчний чадварыг сайжруулахын төсөв хөтөлбөр хэрэгжээд дууссан. За тэгээ одоо энэ танхим маань ч гэсэн бас эндхийн засгийн газрын төслөөр хэрэгжсэн тоноглогдсон ийм компьютер ээж бүрэн лаборатори байгаа. Тэгээд сургалтын чанар юун дээр нэхлээр мэдээ сайн багш сайн боловсон хүчнээс гадна бас орчин одоо маш их шаардлагатай. Яг л өнөөдөр техник технологи асар хурдтай хөгжиж байгаа. Тэгэхээр сургалтын одоо явц олон хүүхдүүдийн ажлын байран дээрх одоо мэдлэгийн зөрүү багасгах үүднээс бид нар одоо сургалтын идэвхтэй аргуудыг хэрэгжилж байна. Дээрээс нь хэл нөөц болцоогоо ашиглаад сургалтын орчин агуулж сайн яг үндсэн цахилгаанчин, гар нуурчин, автомашины засварчин гэдэг мэргэжлүүд маань өөрөө хүний эрэлт хэрэгцээнд суурьсан учраас энэ мэргэжлүүдийн эрэлт бол ер нь бол зах зээл дээр бол тогтмол байж байдаг. Тэгээ яг энд тулгуурлаад бид нэр хүүхдүүдэд бэлтгэж байна. За яг энэний хүрээнд бас сургалтын хөтөлбөр төлөвлөгөө бид нар бас шинжилдэг байна. Тэгээд хүүхдүүдийг дадлагжуулах ажлыг сургууль дээр болон сургалтаа бааз үйлдвэрүүд дээр дадлан газруудаас хийж байна. Мөн сургуулийн одоо оюутан солилцооны хөтөлбөрийг одоо Өвөр Монголын Бүгд найрамдагчдад дадуулсан Өвөр Монголын Шилэн голын аймагтай хамтраад ингээд цахилгаан, автомашины засварчин, гагнуурчин мэргэжлүүдээр одоо оюутан солилцоогоор нийтдээ 65 хүүхдийг бид нар дадлагжуулаад байгаа. Өнгөрсөн хичээлийн жилдээ харьцуулбал энэ тоол харьцан өссөн юм үзүүлэлт. Сүүлийн үед үндэсний үйлдвэрүүд шинэ техник технологи нэвтрүүлсэнтэй холбоотой мэргэжсэн ажилтны эрэлт хэрэгцээ ихсэн шинэ мэргэжилт шаардлагатай болсны нэг бол мехатроникч юм. За манай сургууль мехатроникийн чиглэлээр сургалт явуулаад 4-5 жил болж байна. За ер нь анх бол Мянганы сордын сангаар лаборатори маань орж ирсэн. За 2 жилийн өмнө эндхийн засгийн газраас бас одоо энэ шинэ лабораториудыг бид нэр байгуулад за сургалтынхаа орчинд оюутнууд маань үйлдвэрийн тоног төхөөрөмжн дээр ажиллах боломжтой болсон. Энэгээр ямар давуу талтай байдаг гэхээр зэрэг сургалтынхаа орчинд бүх дадлага хийгээд үйлдвэр дээр очиод дадлага хийхэд энэ маань ямар нэгэн зөрүү байдаггүй. Тийм учраас оюутнууд маань энд виртуал орчинд мөн яг бодит энэ үйлдвэрийн дамжуулгууд дээр хичээлээ сураад тэгээд үйлдвэр дээр ажилладаг. За манай мехатроникчгийн мэргэжил болохоор зөв нэршил нь бол бас шинэ. За энэ ямар учиртай юм бэ гэхээр зөв ерөнхийдөө 4 мэргэжлийн цогцсон байгаа. За засварчин хүн маань механик эдийн ингээд засварлана, цахилгааныхаа засварыг хийн, электроникийн засварыг хийн. За энэ дээр хамгийн том програмчлалыг бас хийдэг байгаа. Програмчлалаа өөрсдөө хийснээр үйлдвэрийн дамжуулгуудад ажиллаулдаг. Ер нь манай томоохон үйлдвэрүүд одоо програмчлал үйлдвэрийн шинжилгэлүүдийг бол их оруулж байгаа. Тэгээ гаднаас бол үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь нэвтрэхээр гадны мэргэжлүүдээр оруулж ажиллаулдаг. Тэгэхээр зэрэг одоо манай оюутнууд бол ерөнхийдөө бол энд өөрсдөө хийгээд тэгээ үйлдвэр дээр ажиллах бүрэн боломжтойгоор илүү давуу талтай байгаамаа. Манайх мехатроникийн чиглэлээр мехатроникийн 1, 2 дугаар курс гэж авдаг. За нарийн мэргэжил учраас нэг ангид 15 хүүхэд сурдаг байгаа. За тэгээ төгссөн хүүхдүүд маань болохоор зэрэг одоо оюутлахын Energys компани мөн талагч ихээр одоо Мах маркет гэдэг энэ компаниуд дээр бол яг ажиллаж байна. Тэр компаниуд дээр бол хүүхдүүд дадлага хийдэг. Томоохон үйлдвэрүүд маань манай оюутнуудыг бол авах ер нь сүүлийн үед бол маш их дуртай байгаа. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн эзэн болно. Залуу хүн бүрийн тэмүүлэн зорих ирмэлцэл байх ёстой болов уу? Хүнд үргэлж боломж байдаг. Эзэн хичээвэл заяа хичээдэг гэдэгтэй. Энэ мэргэжлэлгээ сонирхлоор орж ирсэн. Тэгээ сонирхлын дагуу сургуульдаа сураад үйлдвэрийн дадлага сургууль дээр хийдэг байсан. Тэгээд үйлдвэрийн дадлага сургууль дээр хийж байгаад би энэ сургуулаа 2.5 ангид төгсөөд энэ сургуульд ажилд орсон. Тэгээд энэ мэргэжлийн улам гүнзгийрүүлж агсан төвшөнд сурахад сурахын тулд энд одоо цахилгаан техникч гээд 1.5 жилдээ ингээд элсэн суралцж байгаа. Тэр дадлага хийх одоо онол дадлага бүх жилийн хэрэгцээтэй зүйл энд байгаа. Одоо энэ лаборатори, багаж техник, тоног төхөөрөмж, багаж ажиллаж байгаа бүгд ер нь байдаг болохоор тэгээд одоо энэ жил би энэ ажлын байран дээр байж байгаа. Яг мэдэхгүй чадахгүй зарим нэг асуудлууд гарч ирэхэд багаж ажиллагчид энэ төр ойрхон байдаг болохоор багш нараас асуугаад тусламж дэмжлэг аваад тэгээд ингээд цаашаа өсч хөгжөхөд нэг боломжтой байдаг. Гандийн сургуулийн хамгийн ууган тэнхмийн нэг урлал дизайны тэнхим. 1966 онд уран сэлбэр, уран баримл болон Монгол дархны ангийг анх нээснээр суурин тавигдсан.
Урлал дизайны тэнхим нь одоо дүрслэх урлагийн салбар, мэдээлэл технологийн салбар болон үйлдвэрийн график дизайн, чимэглэх урлаг, вебмастер, уран зураг, монгол дархан, уран сэлбэр, хэвлэлийн график дизайн, үнэт чулуун дархан, орчны дизайн, арьсан урлал, бэлэг дурсгалын зүйл урлаач, компьютерийн оператор, хэвлэлийн их бэлтгэгчийг бэлтгэж байна. Одоо улсын хэмжээнд байгаа нийт 80 гаруй мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв политехникийн коллежуудаас зөвхөн манай сургууль дүрслэх урлагийн мэргэжлээ сургалт явуулдаг онцлогтой байгаа. Манай урал дизайны тэнхим бол дүрслэх урлагийн баг, мэдээлэл технологийн баг гэсэн хоёр багтай ажилладаг. За одоогоор 16 багш 217 суралцагчтай сургалтын шатлсан хэлбэрээр явагдаж байгаа. 1995 оноос хойш дүрслэх урлагийн 9 мэргэжлэлээр сургалтын үйл ажиллагаа улам өргөжүүлсэн байгаа. За түүнээс хойш одоогоор бол 1500 гаруй суралцаж төгссөн байгаа. Дүрслэх урлагийн одоогоор 11 мэргэжил сургал. Мэдээлэл технологийн баг маань 1995 онд бас өргөжин тухайн цаг үетэйгээ нэгдэж сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоо мэдээлэл технологи бол манайх энэтхэг улстай салшгүй холбоотой ажиллаж байгаа. Сургуулиас онол дадлагаар боловсрол эзэмшин гарах нэг хэрэг. Харин түүнийг хөгжүүлэн дээшлүүлж мэрэгжилдээ эзэн болно гэдэг хувь хүний зүтгэлтэй холбоотой. Аливаа зүйлийн үндэс суурь сайн байх нь үүнд их чухал нөлөөтэй. Би 2005 онд анх үйлдвэрлэлийн график дизайн ангид ариун болгоч ангид хэлсэж орсон байгаа. Анх би энэ мэргэжлийг сонгохдоо ер нь бол яг ийм анги байдгийг мэдээгүй. Сургууль ангид төгсөөд дүрслэх урлагийн сургуулийн монитор уран зургийн ангид хэлсэн ороод үүнээсээ 2 дугаар курсээсээ шалгалт өгөөд бүх холбоотны кино урлагийн дэд сургуулийг төгсөөд одоо ингээд соёл урлагийн сургуулийн, театр урлагийн сургуулийн тайсан зураачийн багшаар ажиллаж байгаа. Тэгээд эргээд харахад бол яг миний одоо юу гэмдэ суур боловсрол маань одоо энэ үйлдвэр урлагийн сургуулийн график дизайны ангийн тэр хичээлийн хөтөлбөр сургалт те тэр манай багшийн зааж өгсөн тэр эрдэм бол одоо яг л одоо хүртэл одоо уламжлагдаж би тэрийг нь шавнартаа бас зааж байгаа гэхэд бол таатай байна. Манай ангийг төгсөөд гарсан оюутнуудыг хинхвчлэн график дизайнер цаашлан суралцдаг. Нэг бол одоо график дизайнер үйл ажиллагаа явуулж байгаа Монгол контент ч юм уу одоо комик зураг зурж байгаа мөн томоохон албан байгууллагуудын дизайнерыг хариуцсан ажиллаж байгаа мэргэжилтнүүд болон төгсөж байгаад бас сэтгэл хангалуун байдаг. Бид дээр дурдсанчлан нийгмийн эрэлт хэрэгцээ, амьдралын шаардлагын дагуу мэргэжил эзэмшүүлэх цаг үеэ мэдэрч хувьсах сургалтын бодлого баримтлах нь энэ сургуульд үеийн үед байсаар ирсэн. Германы хамтын ажиллагааны нийгэмлэг тус сургууль дээр үнэт чулууны мэргэжилтэн бэлтгэх төслийг хамтран хэрэгжүүлж байна. Сайн байцгаана уу, би Герман улсаас ирсэн алтны дархан дизайнерын багш. Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн сургуультай хамтран ажиллаж уран дарханы газрыг байгуулж байна. Тоног төхөөрөмжүүд болон шаардлагатай зүйлсийг авчирч байршуулсан. Мөн алт мөнгөний дарханы ширээн дээр зориултын багж хэрэгсэлтэйгээр сургалтаа явуулахад бэлэн болсон юм а. Ингээд сургуультай зориулсан уран дарханы сургалтын баз бэлэн болж байгаад үнэхээр их баяртай байна. Сургуулийн материаллык баз орчин үетэйгээ нийцнэ гэдэг оюутны ирээдүйн ажлын байрны баталгаа болж байна уу гэлтэй. Мэргэжлийн боловсролын тэнхим нь тус сургуулийн бас л нэг нэрийн хуудасулсан мэргэжилтнүүдийг бэлтгэдэг юм. Өсчин гоо засал оёдлын ангиудтай мөн л шатлсан сургалтаар мэргэжил эзэмшүүлж байна. Өсчин гоо заслын 7 кабинет нь одоо орчин үеийн сүүлийн үеийн багаж хэрэгсэл тоног төхөөрөмжөөр бол бүрэн товчуулагдсан. За оёдлын болохоор 60 гаруй оёдлын машин, ердийн болон тусгай зориултын машинуудаар бол бүрэн тоноглож сургалтын үйл ажиллагаа явагдаж байна. За 2015 оны дэлхийн ур чадрын уралдаанд манай өсчин гоо заслын 2 оюутан маш өндөр амжилтыг бол гаргасан. Сургуулиас үүсгэн санаачилсан өсчин гоо заслын Алтай ач улсын уралдааныг 14 жил зохион байгуулж амжилттай оюутнууд маань оролцсон. За мөн оёдлын ангийн оюутан сурагчид маань бол хаврын гоёл, улсын өвлийн гоёлуудаас багш оюутан суралцагчид маань шилдэг бүтээл, шилдэг дизайнераар шалгарсан амжилтуудтай. За мөн бүгдээр нь Солонгос улсын
хансын сургуультай нэг дөр нэмэх нэг хөтөлбөрийн дагуу өсчин гооцлоор нэг оюутан суралцаж төгссөн байгаа. Оюутал дизайны мэрэгжлийн ангиуд нь сүүлийн үеийн оюутлын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон стандартын шаардлага хангасан 4 дадлагын газартай нийт 140 гаруй оюутантай сургалтаа тасралтгүй явуулж байна. Одоо сурагчид маань 12 төгсөө зөвхөн ерөнхий боловсролын гэрчлэгээтэй төгсдөг бол энэ сургуульд орснороо мэрэгжлийн үнэмлэх ерөнхий боловсролын гэрчлэгээтэй төгсдөг нь айгүй гоё санагдсан. Ер нь ингээ хүмүүс оюутал гэдэг мэрэгжлийг айгүй амархан хүн болгон чадна гэж боддогч яг ингээд эзэмшээд оёод ирэхээрээ эн чинь бас хүний бодож байгаа шиг тийм амархан зүйл биш. Тэгээд яг ингээд эрдмийн эзэмшээд сураад ирэх юм бол оюутал гэдэг мэрэгжил нь айгүй сайхан мэрэгжил, бас их гоё мэрэгжил. Тийм болохоор би оюутлын мэрэгжилд дуртай. Би одоо 2.5 жилээ төгсөөд дизайнераар явах сонирхолтой байгаа. Өөртөө юу ойсон бэ гэвэл 1-р курстээ мэдээж цамц юпог ойсон, бас өмд ойсон, 2-р курстээ болтой ойсон. Энэ жил дүүдээ бас болтой ойж өгсөн байгаа. Тэгээд одоохондоо өөртөө дээл хийж байгаа. Манай ангийн хүүхдүүд бол ер нь бол ойх айгуу дуртай. Чөлөө цагаа ер нь бол ойход өнгөрүүлдэг. Ангийн цаг зав хаана тэнд л манай ангийнхан байж ойж чаддаг. Анх юу ч ойж чаддаггүй, машин дээр сууж чаддгүй хөхөд ирсэн бол одоо бүгд машин дээр сууж сураад шулуун оюутал биш, ганц шулуун оюутал биш, бүх төрлийн оюутлыг эзэмшиж чадсан байна. Ер нь бол манай сургуулийн багш нар их нийтэж заах арга зүйн маш ойлгомжтой. 2016 онд Бүгд найрамдах Хятад улсын Өвөр Монголын өөртөө засах орны Шилэн гол аймгийн зүүн үзэмчин хошууны үндэсний ерөнхий хэлсэн дээд зэргийн дунд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, үүний дагуу тус сургууль дээр оюутлын мэрэгжлийн нэг багш туршлага солилцохоор 1 сар ажиллаж, оюутлын мэрэгжлийн 15 оюутан 14 хоногийн дадлаг хийж иржээ. Надад зүүн үзэмчин хошууны очиж дадлага хийх боломж олгосон. Тэгээд тэнцэнэ очиж би гар оюутлын сурсан, зүү орох, эр дарах гэх мэтчлэн оюутлуудыг сурсан. Тэгээд тэнцэн очиж сурахтаа би маш их баяртай байсан. Нэрийн хуудас болсон салбар гэж дээр дурдсан. Энэ салбарт суралцж байгаа оюутнууд, багш нар мэрэгжлийн уралдаан тэмцээнд байнга амжилттай оролцдог ариун туршлагатай. Ганц жишээ дуртахад дэлхийн ур чадварын олон улсын тэмцээнд гоо засал, үсчний чиглэлээр Ундармаа Номингоо нар 2015 онд амжилттай оролцоод тухайн үедээ хэвлэл мэдээллээр шүүгүүлж байсан. Би анх сургуультай 2013 онд гоо засалчийн анхан шатны 1 жилийн ангид элсэн суралцсан. Суралцж байгаа хугацаанд сургуулийнхаа бүсийн тэмцээнүүдэд оролцсон. Тухайн жилийн амжилттай төгссөн. Үүний дараагаар Таксын шатны гоо засалж мастер технологийн ангид ороод мөн сургуулийнхаа дүүргийн бүсийн тэмцээнүүдэд оролцсон. Монгол ур чадвар тэмцээнд өсчин мастер технологийн ангийн Ундармаа бид хоёр үндэсний ялагчаар тодорч World Skills 2015 дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцоод ирсэн. Тэгээ манай сургуулийн давуу тал нь гэвэл арьс арчилгаа, мейкап, маникюр, педикюр, бүтэн биеийн массаж, шивээс гээд бүх төрлөө суралцах боломжтойгоос гадна ажлын байраар бүрэн зуучилж, оюутнуудыгаа бүгдийг хөгжүүлж, байнга тэмцээн уралдаанд оролцуулж, удаа дараалан тэрүүн байр эзэлж байсан. Тэгээд одоогоор би мэрэгчлэрээ ажилдаа орлоготой, амжилттай, тэгээд сайхан амьдарч байгаа. Тэгээд сургуулийнхаа нийт багш нар хамт олон өсчин гоцлолчдын багш нартаа бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Бидний ярьж заншсан Гандийн сургууль, боловсролын яамнаас батлагдсан стандартаас гадна уламжлал дээрэн суурилсан сургалтын өөрийн гэсэн бодлоготой байдаг нь бусад ижил төстэй мэрэгжлийн боловсрол олгох сургуулиас ялгарх гол онцлог нь болдог. Сургалтын үйл ажиллагааг чиглүүлэхэд гол нь хүүхдүүд олгож байгаа одоо мэрэгжлийг олгож байгаа тэр чадамжийн нэгжийг яаж олгож байгаа гэдэг нь хамгийн чухал асуудал байдаг. Тэгээд энд өнгөрсөн хичээлийн жилээс эхлээд бид хүн бэлтгэж байгаа мэрэгжил болгоныхоо сургалтын арга зүй, дээрээс нь төлөвлөгөө, хөтөлбөрийг өөрчлөх чиглэлээр ажиллаж байна. За одоо энд бол манай сургуулийн мэрэгжлийн багш нар, дээрээс нь сургалтын албаны бүх албаа агч, дээрээс нь одоо манай сургуультай хамтран нийгмийн түншлэлээр хамтран ажиллаж байгаа ажил олгогчдын төлөөлөлтөд хамтраад сургалтынхаа
хөтөлбөр төлөвлөгөөг шинжилэн сайжруулсан байгаа. Энэ одоо шинжилэн сайжруулсан хөтөлбөрийн хүрээнд манай сургуулийн одоо суралцж байгаа суралцагчдын хувьд одоо мэрэгчлээ олоход зайлшгүй одоо шаардлагадах одоо дадлага ажлаараа аль чиглэлээрээ суралцах уу одоо танхимын сургалтаар аль хөтөлбөрөөр суралцах уу гэдэг чиглэлүүдээ шинжилэн сайжруулсан байгаа. Сургалтын өөрийн гэсэн арга барилтай Гандийн сургуулийн багш оюутнуудын ажиллах сурах орчин, тохилог, цэвэр цэмцгэр байдал үүдээр оронгууд мэдрэгдсэнийг хожуухан ч дурдъя. Манай сургуулийн нойлуудад бол ерөөсөө урсгалт сур хийгдээгүй хуучны засвараар байсныг дотоодынхаа нөөц бололцоонд тулгуурлаад дотор байрны 1-3 давхрын 0 хичээлийн байрны 1-4 давхрын нойлуудыг засч янзалсан байгаа. За гадаад талбай олох авто зогсоолыг бол мастер группийн хөрөнгө оруулалтаар нийт 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж зам талбайг янзалсан байгаа. Манай сурвалжлах багийнхан Ражив Ганди нэрмжит үйлдвэрлэл урлалын политехник сургууль дээр ийм хишиг өдөрттэй байлаа. Үзэж харж дуулснаа та бүхэнтэйгээ хуваалцлаа. Хагас 100 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн багш сургууль хүмүүжүүлэгчид тэднийг бий болгосон сургалтын дэг арга барил нь мэрэгжлийн сонгон амьдралын гараагаан эхлүүлж байгаа залуусын ирээдүйг гэрэл төлсөөр байна. Гандийн сургуулиас мэрэгжлийн болон сэтгэлийн боловсрол эзэмшсэн залуус Монгол улсаа хөгжүүлэх их үйлсэд шамтхан гарцаагүй. Энэхүү Ражив Ганди нэрмжит сургуульд сурсандаа бас энэхүү мэрэгчлэр сураад илүү олон зүйл мэдэж авч байгаадаа үнэхээр баяртай байгаа. Яг мэрэгжлийн боловсролын эр хүнд бол сүүлийн хэдэн жилийн хугацаанд бол яг төсөл хөтөлбөрүүд бол их сайн хэрэгжлээ. Нийгмийн бас хүлээлт одоо ойлголт гэдэг бас нөгөө талаас хүмүүсийн үзэл бодол өөрчлөгдөж байна л да. Хин ч гэсэн хүүхдээ 4 жил өтөчнөө өндөр төлбөртэй төлөвлөчөд ажлын байргүй ч юм уу өөр нэгэн мэрэгжлийн бус ажил хийх бас хүмүүс хүсэхгүй болчих. Тэгэхээр одоо хүн одоо хүүхдээ нөгөө хэрэгтэй нийгэмд хэрэгтэй хүн байлгахын тулд одоо мэрэгжлийн боловсролын салбарыг эцэг эхчүүд суралцагчид ерөнхийдөө үед их эрэлттэй сонирхож байгаа. Тэгэхээр манай дээр ирж байгаа хүүхдүүд бодлоор яадаг гэхээр нэгдүгээр бол яг өөрсдийнхөө бүсэд сонирхлоор нэг өвгөн ирж байна. Зарим нь бол эцэг ихээ заавар зөвлөгөөг дагаж байна. Тэгээд дээрэс нь одоо нөгөө мэрэгжлийн боловсролын салбар дээр явагдаж байгаа янз бүрийн төсөөл хөтөлбөр бодлогын хүрээнд нөгөө нэр хүнд бол сайжирч суучаас хүүхдүүд одоо ийшээ ингээд сонирхох хамгаалах мэрэгжлүүд нь бол тодорхой болж байна. Би багшны хувьд энэ сургуулийн удирдлагын хувьд бахархаж явдаг зүйл нь одоо Монгол улсын мэрэгжлийн боловсролын салбарт энэ түүхэн уламжлалтай ийм мундаг сургуульд тэгээ ийм сайхан хамт олонд одоо ажиллаж байгаадаа би баяртай байдаг. Яагаад тэгэхээр 51 төгсөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ нэг нь 51 жилийн түүхийг бүтээлцсэн эрдэмтэн багш нар, үеийн удирдлагууд, ахмадууд энэ одоо сургуультай хайртай энэ сэтгэл шингэсэн нөр хөдөлмөрийн хүчин өнөөдрийн манай хамт олонны одоо сургалтын үйл ажиллагаа жигд одоо Монгол улсын мэрэгжлийн боловсролын салбарт нэр төрөө хандуулж яваагийн энэ илрэл. Би үн дэвтлийн дархнаа суралцдаг. Үс сайхан бол зүс сайхан. Би энэ мэрэгжлийг сонгосон. Би Монголын уламжлалт уран хэлбэрээр суралцдаг. Би мэрэгчлээ дуртай. Миний мэрэгжил гоцсолж, гоо сайхан ертөнцийг аврам. Дархан хүн бурхан ухаантай. Би энэ мэрэгчлэрээ суралцдаг. Санхүүгийн боловсрол бидний амьдралын үнэт зүйлс юм. Үйлчийн хүний үйл орон. Би энэ мэрэгчлэр сурч байна. Бид айлчлалын анги. Манай вактын сурчин би энэ мэрэгчлэр суралцж байгаа. Бид орчин үеийн шидэт технологи сургалтынхаа орчинд эзэмшдэг. Хөгжлийн болохоор цахилгаан эрчим хүчин. Би цахилгааны мэрэгчлийг сонгосон. Би сургуулиар төгсөөд гагнуурчин болсон. Бид үндэсний уламж бэлэг тусахлаа олон бүтээж байна. Мэрэгжлийн зөв сонгож түүндээ эзэн нь болж ур чадвараа дээшлүүлэн хөгжгөөс дээд боловсролын шороон дарагдсан дипломоос илүүтэй амьдралын баталгаа болохгүй. За тэд бол Гандийн сургуулийнхан.